Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Намайг Ламаа гэдэг та бүхэнтэй дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгээр уулзаж байгаадаа баяртай байна. Та бид өдөр бүр энэ нэвтрүүлгээрээ Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятадын онцлог үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн эцэст хамгийн сонирхолтой сурвалжлагуудыг онцлон авч дүгнэлт хийдэг уламжлалтай. Өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээллүүдийг хамтдаа үздэцгээе. Урагшаа. Бурайд улс дахин нэг удаа алс дорндын спортын тулгуур төв гэдгээ баталлаа. Бурайдын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Байкал Open 2025 улсын тэмцээн амжилттай өндөрлөж, бүхий спортыг шүтэн бишрэгчдэд зориулсан жинхэнэ наадам болж, бүс нутгийн хувьд ч чухал үйл явдал боллоо. Хэн хамгийн хүчтэй бүх байв? Ямар зочид Бурайд улсад хүрэлцэн ирэв? Хамтдаа үздэцгээе. Одоо таны ярьсан зүйлийг энд бичиж, ойролцоогоор заа. Ойролцоогоор уу? Тийм ээ, ойролцоогоор. You comment to me. Ийшээ. Олон улсын тэмцээнд Бурайд улс 11 орон болон Оросын 17 бүс нутгаас ирсэн шилдэг 320 тамирчныг хүлээн авчээ. Энэ бол манай үндэсний спорт. Бурайдын нутагт олон зуун мянган жилийн турш хичээлж ирсэн спорт юм. Барилдаан нь оюун санаа, бие махбодыг төлөвшүүлж, эх орноо хайрладаг үнэн чирэгдийг хүмүүжүүлдэг юм а. Ийм том цар хүрээтэй олон улсын тэмцээнүүдийг Улаанбаатар хот дахин хүлээн авч байгаадаа бид баяртай байна. Жил ирэх тусам оролцогчдын хүрээ тэлж байна. Энэ манай тамирчдын, зохион байгуулагчдын, зочдын төвшин өсөж байгааг харуулж байна. Энэ жилийн Байкал Open тэмцээн нь эх орны дайны агуу ялалтын 80 жилийн ой болон эх орны хамгаалагчдын жилд зориулагджээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангиллын медалийн төлөө өрсөлдсөн ба тэмцээн биеийн тамир спортын төвд болсон юм а. Манай хотын гишүүд иймэрхүү тэмцээнүүдийг зохион байгуулахад тогтмол дэмжлэг үзүүлдэг. Бидний дунд ч барилдаж явсан спортын хүмүүс бий. Жил бүр энэ арга хэмжээг тэсэн ядан хүлээдэг олон зочин үзэгчтэй байгааг харахад сайхан байна. Бүх бол онцгой спорт. Бага наснаас өндөр насны хүртэл олон хүн оролцдог. Эмэгтэйчүүдийн барилдаан ч манай нутагт сайн хөгжсөн. Бид энэ тэмцээнийг жил бүр ивент итгэж хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байдаг. Оролцогчдын дунд Аргентин, Доминиканы бүгд найрамдах улс, Испани зэрэг улсаас ирсэн тамирчид багтжээ. Та тэмцээний талаарх сэтгэлдээ хэлнэ. Энэ тэмцээнд оролцож байгаадаа тун баяртай байна. Тунчиг өрсөлдөөнтэй сайхан зохион байгуулалттай юм а. Их баярлалаа. Та боксер хичээлээ дудаж байна уу? Боксорч хичээлж байна, барилдаж байна. Үгүй, чөлөөт бүх штэ. Барилдаж байгаа мó? Тийм ээ. Та юуны төлөө барилддаг вэ? Үеийн төлөө. Тодорхой хэлээч. Бие бэлдэржуулна, мэх сурна. Гудамжин зодон болвол барилдаан хэрэгтэй штэ. Бид нэрээ гаргахаар барилдаж байна. Дараа нь тэр нэр хүнд нь бидний төлөө ажиллах болно. Мэдээж хэрэг өндөр зорилго тавих хэрэгтэй. Минийх бол олимпийн наадам юм а. Бокс уу барилдаан уу? Бүх. Яагаад? Мэдгүй, бокс ч бэртэл ихтэй. Бүхэд бол бага штэ. Хэн нэгэнд мэд хүргэх үү? Хамаатан саднуудаа. Хамаатан саднуудаа мэд хүргэе. Хамаатан саднуудаа мэд хүргэе. Тэмцээний эцсийн дүнгээр Бурайдын тамирчид 4 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ. Тэмцээний аврах тамирчид Жаргалма Церемпилова, Фёдор Болтуев, Александр Богомаев, Тамир Ишинимаев мөн Бурайд тамирчид 2 мөнгө, 8 хүрэл хүртсэн байна.
Өвдөлт, итгэл найдвар, эх оронч, урам зориг, хайр шингэсэн хөгжим энэ бол зүрх сэтгэлийг хөглөж түүхийг амьлуулдаг аялал. Бурайд улсад дайны он жилүүдийн дууны шилдэг бүтээлүүдийг амьлуулсан дуучдыг шалгарууллаа. Энэхүү уралдаан нь зүгээр л дууны тэмцээн бус түүхтэй ойртох, игэл жирийн хүмүүсийн баатарлаг үйлсийг дурсах нэгэн чухал боломж юм. Одоо тэдгээр онцлог дуулал, гайхамшигт мэдрэмжээр дүүрэн мөчүүдийг хамтдаа мэдэрцгээе. Манай дараагийн сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү? Эх орноо хайрлах хайр, өвөг дээдсээрээ бахархах сэтгэл, тэдний гавьяаг хүндэтгэх хүндлэл. Энэ бүхнийг дайны он жилүүдийн дуунууд бидэнд дахин мэдрүүлдэг. Энэ жил найрал дууны уралдаанд 19 уран сайхны хамтлаг оролцож, зарим нь өмнөх жилүүдийн туршлагаа сайжруулан оролцжээ. Бид эх оронч уур амьсгалтай шин сайхан дуунуудыг сурч, хуучин сайхан бүтээлүүдийг эргэн дурсаж, биднийг сонсож байгаа хүмүүст уламжилж байна. Жил бүр ийм уралдаан болдог нь үнэхээр сайн хэрэг. Мөн тайзнаа хамгийн бяцхан оролцогчид ч сонор мэлалаа өвөө эмээгийнхаа бахархам ялалтын түүхэд зориулжээ. Дайны жилүүдийн дуу гэдэг бол зүгээр нэг аялал биш. Энэ бол түүхийн салшгүй хэсэг. Бидний мартаж болохгүй үн төв юм. Хөгшин залуу гэлтүү хүмбүр баатруудыг алдаршуулан дуулах хэрэгтэй. Манай домог болсон фронтын дуунуудыг мэдэх нь маш чухал юм аа. Хүмүүс уралгаар дуугаар хичээлж эхлэх тусам тэдний сэтгэлгээ сүнслэг хөгжил улам баяждаг. Уралдаан дайны үеийн дуунд зориулагдсан нь маш их утга агуулгатай. Фронтод ч ард талд ч дуулж байлаа шүү дээ. Ийм дуунуудыг бидний хойч үе заавал мэдэх хэрэгтэй. Шүүгчид оролцогчдын дуу хоолой, уран сэтгэлгээ, тайзны дүр бүтээлт мөн дууны сэдвэртэй нийцсэн байдал зэргийг үнэлж дүгнжээ. Эцсийн дүнгээр Надежда хамтлаг тэргүүн барай зэлж, гармоны хамтлаг удаах барьж ялгарсан бол 3 дугаар байрыг Баамын романтикууд хамтлаг эзэлжээ. Эрхүү мужууд авиаслаг эрдэмт шамдаж байгаа хүүхдүүдээр Арвин нутаг. Энд 14 дахь удаагийн хүн ба сансар нэртэй эрдэм шинжилгээний баг хурал амжилттай зохион байгуулагдлаа. За сурагчид өөрсдийн шинжлэх ухааны төсөл бүтээлээ толилуулж ирээдүйн сансрын эзэд болж чадах болов уу? Ямар шин санаа нээлтүүд олныг алмааруулж байна вэ? Хамтдаа үздэцгээе. Симеон өөрийн гараараа жижиг цаг уурын станц бүтээжээ. Энд төхөөрөмж нь агаарын чигшил, хэм агаарын даралт хэмжихээс гадна цонхны цаана өдөрөө шөнөө гэдгийг ч тодорхойлох чадвартай. Физикийн шинжлэх ухаан дуртай болоход багш нь гол нөлөө үзүүлсэн гэдгээ ярьж бүтээлээ цааш улам сайжруулахаж амлалаа. 7 дугаар ангиас хойш физикийн хичээл орж эхэлсэн. Манай багш даалгавар асуудлуудыг маш сонирхолтой тайлбарладаг байсан. Над тэр нь үнэхээр их таалагдсан. Эрхүүгийн бус нутгийн сургуулиудын сурагчдад зориулсан хүн ба сансар нэртэй эрдэм шинжилгээний 14 дахь удаагийн баг хурал болж байна. Шинжлэх ухаанд сонирхолтой залуус мэдлэгээ сорин өөрсдийн төслийг хамгаалж байна. Олон бүтээл дундаас шилдэгүүдийг ч мөн шалгаруулсан юм а. Шууд танилцуулах шатанд нийт 16 оролцогч шалгарсан. Тэд энэхүү төслүүд дээр сар хагасын турш ажилласан. Тэдэнд багш нар болон шинжлэх ухааны удирдагчид тусалсан. Оюутнуудын илтгэл төсөл танилцуулгад шүүгчид ажлын чанар, хэрэгцээ шаардлага, боловсруулсан төвшин мөн бие даанч судалсан байдал зэргийг үнэлж байна. Оролцогчид маань өөртөө итгэлтэй ойлгомжтой танилцуулж чаддаг болжээ. Мэдээж зарим асуултад шууд хариулах туршлага дутаж байгаа ч бүтээлдээ бүрөө орж сонирхож, шунан суралцж буйн илт мэдрэгддэг.
в общем, увлечены тем, что они делают. Хүн ба сансар баг хурал нь 2011 оноос ихтэй уламжлалт арга хэмжээ бөгөөд Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь ирээдүйн эрдэм шинжилгээний боловсон хүчнийг бэлтгэх сайн хэрэгсэл юм. Бидний үндсэн зорилго бол Оросын шинжлэх ухааны академийн үндэсний геофизикийн зохицолбоор төслийн шинэ боловсон хүчнийг бэлтгэх явдал юм. Энэ бол улс оронд баригдаж байгаа хамгийн том шинжлэх ухааны зохицолборуудын нэг. Бидэнд олон үе хэрэгтэй байна. Бүр хэрхэж мэдэхгүй байна. Барилгын ажлыг дуусгахад хөрөлцөхөж бүрэлдэхүүнтэй болохын тулд бид ажилтнуудаа 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Орой арга хэмжээнд хамгийн шилдэг төслүүдийг тодорхойлж шагнал, өргөмжлөл, үн цэнтэй бэлэг дурсгал гартуулах юм а. Шинэ кино урлагчдад мэндэлж байна. Том студийн дэмжлэггүйгээр өөрсдийн авьяас чадвар болон үзэгчдийн дэмжлэг түвшиглэн нутгийн залуус бие даан кино бүтээж эхэлсэн байна. Өөр байгалийн хязгаарын бие даасан кино урлаг хэрхэн бүрлдэж байна вэ? Яагаад орон нутгийн төсөл санаачлагыг дэмжих нь чухал вэ? Мөн сэтгэл заслын драма гэж яг юу болохыг та манай дараах сурвалжлагаас мэдэх болно. Фёдор Бондарчукийн кино сургуулийг дүүргэсэн мөн өөр байгалийн хязгаарын кино наадмаас 2 номинаци яалагч болсон залуу найруулагч Сергей Шемякны Хүн амын төвшний сүрэл нэртэй богино хэмжээний кино зөвхөн читагаар хязгаарлагддаггүй бусад олон хотод үзэгчдийн сэтгэлийг татжээ. Миний богино хэмжээний кино өнгөрсөн жил үнэхээр олон газраар аялсан. Крем, Москвад бараг 7 удаа шүү. Новосибирск, Ирхүүгээд үзүүлээд явж өгсөө. Харин кино наадам надад дуусгах чадаагүй нэгэн явдал түүх мэт санагддаг байсан юм. Би өөрөө нутагтаа заавал ялна гэж боддог байсан. Тэгээд ч ялж чадлаа. Гэвч Сергей үүгээр зогсолгүй шин соргох санаа хайсаар байна. Түүний дараагийн киноны санаа нь найз Владимир Павленкогийн нэгэн онцгой дурсамжаас урган гарчээ. Тэрээр нэг удаа санамсаргүйгээр эмгэнэлт бас сонин зураглалтай нөхцөл байдал ингэрч болж өндөр настай эмэгтэй моргийн үүдэнд машина зогсон нөхрийнхөө цогцсыг хүлээн авч байгаа тэр агшин. Машины дээвэр дээр авсан тогтоосон байсан ч хөөрхий цогцсыг нь дотор нь байрлуулж байсан. Бүх зүйл машингийн хөнгөн байдалтай болж өнгөрсөн намайг цочирдуулсан юм. Өглөө ачлаа яваарай гэж байгаа юм шиг л хөөрхий ганцаараа л яваад өгсөн. Энэ зураг сэтгэлдвийн тодоостод үлдсэн юм. Би тэр агшин олон жил дотроо дээж явлаа. Эцэст нь бодсон бохгүй юу? Энэ бол кино болохуйц түүх юм а гэж. Тэгээд л мань хүн тэр санаагаа над ярьсан юм. Сэтгэл тончиг хүрсэн шүү. Хагас жилийн дараа би нөхөрлөө залгаж алив хий. Наад түүхийж үргэлжлүүлээ гэж хэлсэн юм. Ингээд л бидний хамтдаа хөгжүүлж Птичка прилетела буюу шуухаа ирлээ нэртэй би өөрөө эмчилгээний драма гэж нэрлсэн киноны концепцийг бүтээсэн юм. Энэ бол зүгээр нэг А цэгээс Б цэг хүрэх аялал биш юм. Энэ бол ганцаарсан эмэгтэй хүний амьдралаа цэгнэж, гар цохирлыг даван туулж, амьдралыг дахин хүлээн зөвшөөрөх аялал юм. Энэ бол инээдмийн юм уу, тулаантай кино биш. Үнэн амьдрал дээрх түүх учраас худал байж болохгүй юм. Иймээс бүхий л жижиг деталуудыг мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар нэгтлэн хэлэлцдэг байна. Зохиолын хувьд бараг бэлэн болсон ч санаагаа бодит кино болгоход санхүүгийн дэмжлэг шаардлагатай болжээ. Би одоо хүртэл бүх киногоо өөрийн мөнгөөр босгосон. Одоо бол хамтрагч, ивэнтдэгч хайж байгаа. Учир нь үүр байгалийн хязгаарын кино урлаг одоо л удаан ч гэсэн итгэлтэйгээр хөгжиж эхэлж байна. Энэ маш сайхан зүйл юм а. Кино хийх санхүүжил босгохын тулд залуус олон нийтийн сүлжээнд хандивын аяыг эхлүүлжээ. Тэд дэмжигчдийг хамтран бүтээгч хэмээн үзэж, тэдний нэрийг киноны титрэнд бичиж, нээлтийн үзүүрт урилга илгээх бөгөөд бэлэг дурсгалын зөвлөж багтаажээ. Би Холливуудын нэгэн том супер төсөл хийж байгаа юм бишээ. Бид бол ард түмнээс гаралтай жирийн 2 залуу. Бид нэгнээ хүмүүс биднийг таних. Харамсалтай нь бидэнд төвлөрсөн дэмжлэг байдаггүй юм а. Би зүгээр л өөр төрлийн кино байдаг гэдгийг харуулахыг хүсэж байна. Энэ бол кинонд дуртай, нутагтай кино урлаг хөгжөөсэй гэж хүсдэг хүний дотоод дэмжлэг юм. Энэ кино өөр байгалийн хязгаарт яагаад хэрэгтэй вэ гэдгийг энэ төсөлд оролцож буй хүн бүр өөрөө мэдрэх болно. Харин энэ кино жинхэнэ амьдрал дээр хэн нэгэнд гонигт мөчийг даван туулахад тусалж чадвал энэ нь кино наадмын шагналаас ч илүү ялалт гэж найруулагч Сергей үзэж байна. Хахир өвөл тайгын зэрлэг байгаль анчдын адреналинаар цалгисан өрсөлдөөн. Якутад Байнай гих сонирхолтой үзүүштэй анчдын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Оролцогчид хэрхэн тайгад амьд үлдэх ур чадвараас орж байгальд дасан зохицох эр зориг ухаанаа харуулсан бол Якутын ширүүн тайгад хэрхэн амьд үлдэх вэ? Хариултыг манай дараагийн сурвалжлагаас хамтдаа үздэцгээе.
Надорт хасах 10 хэмийн хүйтэн байсан ч анжтын халуун эрч хүч агаарыг дулаацуулсан юм. Энэ өдөр 9 баг цугларч Баянай тэмцээнд оюун ухаан авахалж самбаа хүч чадал тэсвэр төвчээрээ сорин өрсөлдлөө. Та энийг юу гэж бодож байна? Юу гэж хэрэгсэл вэ? Өвлийн загасчид хариулах буйзээ. Энэ нь мөсөнд нүх гаргах хэрэгсэл. Би Баянай тэмцээний анхны даалгавар нь энэ юм аа. Зарим оролцогчийг метр зузаан мөс голын уснаас тусгаарлаж байсан ч дэмжигчдийн уухай урам зориг тэдэнд хүч нэмлээ. Ленский анчид 4 минут хагасын дотор цооноо гаргаж чадлаа. Сэргээж сэтгэл хөргсөн тэмцээний араас дулаацах нь зүүн хэрэг юм. Өвөл тайгад яаж дулаацах вэ? Мэдээж хэрэг халуун цай. Хурдан бэлтгэхийн тулд түлээ бэлтгэж, гал гарган бүхэл бүтэн хувин ус буцалгах хэрэгтэй. Шилдэг оролцогчид энийг ердөө 12 минутын дотор амжуулжээ. Оролцогчдын дунд анх удаа оролцож буй залуус болон туршлагатай анчидч байлаа. Гал ус зэрэг 2 эсрэгцлийг хүсчүүд багийнхан хамгийн хурд намхтаж чадлаа. Туршлага хамтрагчтайгаа сайдраг боловсруулсан тактик ялалтын үндэс болсон. Мөсөнд нүх гаргах нь биеийн хүч авахаалж тактик шаарддаг. Харин гал түлэх бол бидний хувьд энгийн зүйл. Анчин хүн тайгад нэг төрөнд үнийг чаддаг байх ёстой юм. Бид хамтрагчтайгаа урьдчилан ярилцаад маш хурдан галыг хасааж чадсан. Харин буу задалж ухсрах сорилтыг ганц минутаас бага хугацаанд амжуулсан нь тэмцээний бас нэгэн сонирхолтой мөч байлаа. Хамгийн эрч хүчтэй цус хөөргсөн сорил нь буйхаа байлаа. Буйхааг зохион байгуулагчид уран сэтгэмжтэйгээр төлөвлөжээ. 100 метрийн цасан замыг туулж мөрөн дээрээ гуайлан үүрж гүйх нь тэмч амар энгийн даалгавар биш юм. Уг уралдаанд оролцогчид хүч чадал тэсвэр төвчээр хурд авахалж самбаага бүрэн дайчилж олсон гүүрээр унахгүй явах нарийн гуайлан дээр гүйх гэх мэт сорилыг давсан юм. Энэ даалгавар хамгийн хүндэн байлаа гэх хүнч байна. Би хүн чинтэй болохоор цасан чигдээд явж чадахгүй байсан. Цас 30-40 см гүн, дээр нь хатуурсан мөсөн бүрхүүлтэй. Би анхны алхмаар л бүдэрч унсан. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар эдгээр сорилтууд анчин хүний тайгад тулгарч болох бодит нөхцөл байдалд ойртсон сургуулилт юм. Тайга сул дорой хүнийг өшөөдөггүй гэдгийг тэд хэлж байлаа. Өнөөдөр бол анчтын өдөр. Бид энэ тэмцээнийг тусгаалan энэ өдөрт зориуллаа. Энэ бол эрүүл, идэвхтэй амьдралын үзэл санаа, байгаль дэлхийг хайрлан хамгаалах ухааны илрэл. Манай анчид энэ бүгдийг тайгад өдөр бүр хийдэг. Харин өнөөдөр тэд ур чадвар, мэдлэг, бие бэлдрийн бэлтгэлээ харууллаа. Сайхан ардын намгаар бол Баянай бол анчтын эвээгч аж. Хэрвээ өнөөдөр ан хийж чадаагүй бол дараагийн удаад заавал амжилт олно. Наторын тэмцээн чи яг үүнтэй ижил. Хэдийгээр гол шагнал ганцхан багт очсон ч нөхөрлөл сэтгэлийн урам зориг, адал явдлын амт бүх оролцогчдод үлдсэн. Харин Азаа дахин турших боломж ирэх онд тэднийг дахин хүлээж байна. Хүний амнаас ярагдаж байхад орон зай ярагдах учиргүй. Халимгийн ард иргэд Мянмар улсад хүчтэй газар хөдлөлт болсон тухай сонсоод хол ойр гэлтгүй сэтгэл бий гэдгийг нотлон хүмүүлгийн тусламж илгээсэн байна. Тусламжийн ачаанд ямар хэрэгцээд зүйлс багтсан бол халимгийн ард түмэн Мянмарын ард түмэнтэй эв санааны нэгдлээ хэрхэн илэрхийлв. Манай дараагийн сурвалжилгаад дэлгэрэнгүй хүргэнэ. Халимгийн эрүүл мэндийн салбарын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Мянмарын ард иргэдэд зориулсан хүмүүлгийн тусламжийн багцыг бэлдэн илгээлээ. Онцгой байдлын яамны тусгай тээврийн хэрэгсэл Элис давхтоос Москва руу цаашлаад очих газарт нь хүргэхээр хөдөлсөн байна. Бүгд найрамдах халимг улсын тэргүүн Бату Хасиковын үүргийн дагуу гинтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай бүх эм эмнэлгийн хэрэгслийг бэлтгэн илгээснэ. Эрүүл мэндийн сайдын үүргийг төр орлон гүйцэтгэгч Булат Сараев мэдээллээ. Газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад нэн шаардлагатай эм бэлтгэл хэрэглээний материал анхан шатны эмчилгээний хэрэгслүүдийг тусламжийн ачаанд багтаалаа. Өнөөдөртөө багтаж тусламжийг Москва орох нисэх онгоцны буудлын руу илгээнэ. Онцгой байдлын тусгай зориултын тээврийн хэрэгслээр уг ачааг хүргэх болно. Газрын зөрүүг дээр хол байж болох ч хүнлэг сэтгэл хэл хязгааргүй билээ. Халимгийн ард түмэн Мянмарын ард иргэдтэй нэг зүрх нэг сэтгэлтэй байгаагаа энэхүү тусламжаараа илэрхийллээ.
Хамтдаа Хятад улс руу аялцгаая. Сая жуулчин нутгийн амтд зоог сэтгэл хөдлөм үзүүлбэрүүд энэ бүхэн Юннан мужид болж буй Сан Юэзэ нэрт уламжлалт яармагт багтаж байна. Энэхүү эртний худалдааны талбай яагаад дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг юм бол? Яагаад хүмүүс үүнийг соёлын амьд архив гэж нэрлэдэг юм бол? Бидний дараагийн сурвалжлага энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно. Энэ бол дэлхийн хамгийн эртний худалдааны талбай нэг. Хятад хэлээр энэ ярамгийг Сан Юэзэ буюу 3 дугаар сарын наадам хэмээн нэрлэдэг бөгөөд сарны тоотлолын дагуу тооцож тэмдэглэдэг байна. Энэхүү уламжлалт арга хэмжээ жил бүр Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юннан мужийн Дали хотод зохион байгуулагддаг юм. Энд бай хэмээх бяцхан үндэстэн аж төрдөг бөгөөд тус ярамг нь тэдний соёлын амьд архиваас өөрсгөө ажээ. Манай 12 хошуу төс бүр өөрийн гисэн үзэсгэлэнгийн болонтой. Тухайлбал Юнлунаас бид алдарт нодын гахаан утсамх хэцийн хошуугаас хамгийн шилдэг органик сүг танилцуулж байна. Энэ яармаг заларсан зочин бүрийн заавал амсах ёстой нэг хоол бол чансан дахиад нэмах гинэ. Бид өглөө 8:30-аас бэлдэж эхлээд 500 гаруй дахиад бэлтчихэд байна. 700 байна уу? 800 хүнд үйлчиллээ. Өдөржингөө завсралгахгүй хийлээ. Эхэндээ уг ярамг нь ургамлын гаралтай им ахын хэрэгцээ зүйлс борлуулах зах байжээ. Сонирхолтой нь уламжлалт Хятадын ангаах ухааны бүтээгдэхүүнүүд өнөөдөр ч орчин үеийн хэлбэрээр энд худалдаалагдсаар байна. Энэ бол бидний тусгайлан уг яармагт зориулан бүтээсэн шинэ бүтээгдэхүүн. Манай эмнэлгийн алдартай 2 эмчийн жор дээр тулгуурласан юм. Нэг нь оюун ухаан сэргээж сэтгэл төвшөтгдөг, нөгөө нь тайвшруулж нойр сайжруулдаг. Энд зөвхөн бараа худалдаж авахаас гадна сэтгэл баясгах олон соёлын арга хэмжээч болдог. Жишээлбэл дүүгэ нэртэй дууны тэмцээн, морин уралдаан. Манай сурвалжлах багийнхан яармаг дээр Францын Довил хотын даргатай таарсан юм. Довил, Дали хоёр хот морин спорт адууны үйлдвэр сайжруулах, түүнчлэн соёл аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Албан ёсны мэдээлэлээр 2024 онд Дали хотыг 110 сая гаруй жуулчин зорьсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэхүү ярамг нь орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих томоохон хөшөөрөг болж байна. Миний амьдардаг газар ийм зүйл байдаггүй. Энэ бүхэн надад үнэхээр шинэлэг, сонирхолтой туршлага юм. Хүмүүс нь ч их найрсаг, сонирхолтой юм аа. Технологи хурдцтай хөгжиж буй өнөөгийн нөхцөлд ч мянганы түүхтэй Сан Юэзэ ярамгийн сүнслэг чанар, соёлын үнц нь өнөөдөр ч амьд оршин тогтносоор байна. Оросын ямтыг Хятадд мэдрүүлж байна. Хэйхэ хот дахь Валентина нэртэй нарийн боовны газар амжилттай хил дамнсан хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болжээ. Оросын нарийн боовчид хэрхэн Хятадын аялал жуулчлалд хувь нэмэр оруулж байна вэ? Яагаад олон орос иргэд Хэйхэ хотод амьдрах, ажиллахыг сонгож байна вэ? Хамтдаа мастер Натальягийн сонирхолтой түүхтэй танилцъя. Өглөөний 7 цаг гэхэд Наталья болон түүний хамтрагчид хэдийн талах нарийн боовны цэгт ажиллаа орчихсон байдаг. Эхний ээлжийн талах 9 гэхэд бэлэн болно. Валентина нэртэй талах нарийн боовны цэг Хятадын Хэйхэ хотод 4 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд 2024 онд Оросоос Натальяг урьснаар бизнес нь эрчимтэй хөгжиж эхэлжээ. Наташаг урих нь хамгийн зөв шийдвэр байлаа. Хэрэглэгчид нэмэгцээр л байна. Тэр маш хариуцлагатай ажилтан, жинхэнэ мэргэжлийн хүн. Наталья уламжлалт Орос талхаар зогсохгүй мөн тирамису, круассан, бусад нарийн боов хийж орон нутгийн иргэдэг баясгаж байна. Хэдийгээр Хятадд ирээд удаагүйч орон нутгийн амьдралд дурлжээ. Би Хэйхэ хотод ирээд 1 жил болж байна. Олон Хятад найзтай болсон. Бид хамт хооллож, зугаалж, уулзаж, учирдаг. Энд маш таалагдж байгаа. Би цаашид ч Хятадд ажиллаж амьдрахыг хүсэж байна. Хил дамнсан аялал хөдөлмөрийн урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хэйхэ хотод ажил хааж буй Орос иргэдийн тоож жилээс жилд өсөж байна. Бид гадаадын мэргэжлүүдэд зориулсан нөхцөлийг сайжруулж байгаа. Илүү олон чадварлаг боловсон хүчнийг татах зорилготой юм. Энэ нь манай хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр болно.
2021 оноос хойш хил орчмын Хэйхэ хотод 140 гаруй гадаад мэргэжилтэн ирж суурьшжээ. Миний хүргэх мэдээлэл энд хүрээд өндөрлөж байна. Iced Global сувгийг үзэж байгаарай. Ингэснээр та зөвхөн Монгол улсад төдийгүй манай хөш орнуудад өрнөж байгаа үйл явдлыг цаг алдалгүй үзэх болно. Тантай ламаа хамт байлаа. Эх 7 хоногт эргэн уулзлаа. Түр баяртай.